За өгсдөр бие штэ ютубер шал дими тэнэж явж байгаад нэг маш сонирхолтой бичлэг олсон. Тэр болохоор юу вэ гэхээр өртөө дөрүүгээд суу гэдэг та хэдийн зарим мэдэх бах. Энэхүү сууг дээр хүмүүс өөртөө тохиолдсон хачирхалтай сонин эвгүй зүйлсээ ярьдаг. Тэгээд энэ суугийн сүүлд поолсон бичлэг бол миний анхаарлыг нилээд татсан. За энэ бичлэгээр юу гардаг вэ гэхээр зарим хүн ороод өөрийнхөө одоо амьдралынхаа туршлагаас ярьсан байгаа. Тэгээ яагаад таалагдсан бэ гэхээр за нэгдүгээрт бол мэдээж бөөгийн зан үйл те. Бөөгийн зан үйл бол соёлын болон одоо яг монголчуудын нүүдэлчин амьдралын хэм маягтай бол ягт холбоотой. Мөнх эрдэнэгээд энэ зайрангийн ярьж байгаа зүйлс бол надад нэлээд ихтгэл төрүүлэх үйц. Тэгээд маш сонирхолтой. Тэгээ аюу хэрэгтэй ч юм аюу их ярьсан. Тэгээд тийм учраас та бүхэнтэйгээ энэ бичлэгнээс яг миний хувьд хамгийн сонирхолтой гэж бодсон хэсгүүдээс хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. Тэгээ мань хүний амьдрал бол ер нь бол анханасаа л ийм бусад хүүхдүүдээс арай өөр гэдэг ч юм уу те арай нэг ингээд нэг юм хардаг хүмүүс байдаг штэ. Ер нь бол анханасаа л тийм байсан юм билээ. Тэгээд яг ингээ баг багт нь харж ирсэн тэр эмээгийн талаар ярьж байгаа байхгүй юу? Тэрний талаар ярьж байгаа гэсэн нь бол бас эвгүй. Багасаа бас нэлээд одоо юу гэх юм хүмүүс хэлэхэд итгэхээргүй ер нь бол биеэрээ нэлээд өөр үзсэн. За тэр нэрээр дуудах, биед хүрэх. За тийм зүйлүүд бол их. Тэр дундаа яг зүүд нойр нь яг минийх яг ингээд яг жинхэнэ болоод байгаа мó зүүдлээд байгаа мó гэдэг нэг ялгахтаа байсан гэсэн үг. Бүр төөрцөн өөрөө. Тийм байсан. Тэгээд одоо манайх баг багт 5 бодолт гэдэг байсан. Яг тэр баг багтаа болохоор би нэг юм хашаандаа нэг эмээ хардаг байсан. Бүр жоохноос. Тэгээд яг тэр эмээ болохоор ингээд би өөрөө ингээд шүн ч юм уу бийц гад гарахаар ингээд зогсож идэг. Болонд байгааг би өөрөө хардаг. Гэт юм бүүтээс юм байдаг. Тэгээд ингээд харчаад гэд би өөрөө аав ээжтэй очиод хэлнэ штэ. Тэгэхээр итгэдэггүй. Битээ бодлоо тийм. Миний хөө одоо нөгөө үдсэн харсан кинонаасаа ингээд юм сэтгэлээд ин гэдэг ч юм уу. За тэгээд нөгөөтхөө ингээд харсан мөртлөө за энэ худлаа ах гэд явдаг байсан. Тэгж жагаад яг нөгөө нэг шүнийг зүүдэнд орсон. За тэгээ яг шүн яг аавта зүгүнтж байгаа байхгүй. Тэгээд аавта зүгүнтжсэн чи яг манай гэрийн хаалга ингээд савгдаж онгоогоод тэгээ яг нөгөө эмээ ингээд үүдээр орж ирээд ингээд туранхай бүр яс олцсон. Үсэн арцаац ингээд цус олцсон уцтай орж ирээд. Тэгээ яг над руу дөхөж ирээд ингээд миний нэрээр дуудаад инээгээд татаад босчихсон байхгүй. За. Тэгээ би чи яг зүүдэндээ ингээд нөгөө эмээг түлхээд ингээд орилоод самардаад уйлаад ингээд байгаа байхгүй. Тэгээ байжсэн чи яг миний нүүр гинт халууд үгээд тэгээ яг ингээд юу болоод ингээд яг сэрч аав намайг алгадчихсан байхгүй орилцсон. Сэрээч игээд. Тэгээд би яг аавыг харангуйтаа аав би сая нэг энд эмээ хараад гээд яг гэрийн хаалга руу орч яг үүднэр авч. Яг өөрөө яг жигтээс харж байгаа. Тэгээ би яг нөгөө эмгэн рүү ингээд харчаад ингээд гацаад ээрээд яг хүн яг нэг юм кинон дээр ингээд үцхээр ингээд нэг юм аим шиг юм ахаар ингээд оостой юм аваа шийддэг зугтдаг гэл хүүхдүүд боддоо шүү дээ ер нь ихэвчлэн. Яг тэр үед бол ингээд гацчихд юм бил ээрээд. Энэ бол яг бүр үнэ яг хүн ингээд айхлаараа бүр ингээд ээрээд гацаад ингээ хөдөлж чадахгүй дуу хүртэл гарахаа болждөг. Тэгээ кинонд ч болохоор ингээл орилоо цухтааж мухтаад шүү дээ. Яг бүр эвгүй юм харуул ер нь хүн ингээд ээрээд гацчихдаг. Дуурч чадахгүй. Амьсгаа авахаа мартчихдаг бүр. Тэгээ би ингээд бүр зогцсоод ээрцэн ингээ байж хат аав дахиад алгатаад. Тэгээ бүр амар халууд үгээд орж ирээд би ингээд ээрээд ингээд нүрээ бариад аав руу хараад уйлаад буцаа хаал руу орч байхгүй болсон. Тэгээд нэг өнгөрч байгаа юм. Тэрний дараа байжгаад би яг гэрээсээ гараад шүн яг ингээд орох гээд ингээд манай ингээд хаалга ингээд дотроор ингээд гараа ээж онгоолдог байхгүй. Тэгээ яг ингээд онгоолж яхад нөгөө эмээ яг миний гарнаас ямар орой ирсэн. Йоо. Энийг сонсох болгонд би харцаач шүү. Тэгээ би тэн чин пал гээл хашаага цохиол бүр гадаа орилоо толгоогоо барайл халууд үгцсэн ингээл нүрээ барьцсан ингээд хүн гээд ээрчдэг юм байл ихтэй. Ээрэл ингээл уйлал ээжийг дуудаал аав ээж гэл орилоо бийдс яг манай ах гарч ирсэн байхгүй юм. Тэгээ байсан яач үйч үгээд сая дотроос ингээд нэг имээ намайг бариад ингээд гэдгсэн чинь өө нэг юм чинь бас нөгөө кино хийсэн чинь ятаргаа итгэдэггүй те. Тэгээд зүүд нойр ер нь бол заа нэг ийм байт юм байна да гэж ер нь багцаа авцсан байгаа ш тас. За тэгээд багада би чинь арсны өвчин нэлээд тусч ирсэн юм. Одоо идэгдгүү тэр чонон гөрөөс нөө мистероз гэл арсны өвчин нэлээд тусч ирсэн. Өвчин юм нэлээд ороос. Яг нөгөө нэг баг бахасаа нөгөө хүүхдүүдээс жоохон гадуурхагдаж өссөн гэх юм уу. Тийм болохоор өөртөө их ярддаг төсөөллийн найзтай.
Тэгээд би ингээд сүүлд онготоо авсны дараа ботход би одоо нөгөө өвөөтэйг л яриад байсан юм. Энэ бас амар зөвүүн өнцөг хідүүлээ саяхан барын сүүлийн бичлэг ярих шүү. Энэ Монголд болсон явдлуудаар төсөөлийн найзын талаар ярьсан. Зарим хүмүүс ингээд багада 3 4 настайгаас ингээд төсөөлийн найзтай байдаг шүү дээ. Тэр нь ингээд аюу тод санагддаг те сүүлд нь дуурсамжинд. Тэгээ яг хөө зарим нь юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд хүүхэд багада төсөөлн аюу хүчтэй байдаг болохоор тэр нь ингээд бодит амьдрал дээрээс ингээд явтахаа болдог гэж бол тайлбарладаг юм байлээ л дээ. Тэгээ саяын зарингийнхаар хэлж байгаа урал тэр нь ингээд сүүл бодоод байсан чинь онгот нь болж таарсан гэж байгаа байхгүй юу? Зөвүүн байгаа сте. Түр гэж байгаа guys. Энэ амар KFC хэрэглэгчтэй халамжилсан нэгэн цоо шин багц гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр soy garlic соусаар амталсан, амтад шарсан дахиа, шүүслэг бүүргэр мөн амттан дурлагч нартай зориулан cheesecake bowl-ыг нэг дор багтаасан Dunked soy garlic багц юм а. Намрын үйлрэлт хүмүүсийн дархлаа сууларч ханаа том ихсдэг учраас KFC-ийн одоо соусондоо нэлээд сайн саримс хийж та эдийг сайхан халамжилсан байгаа. Та бүхэн энэхүү гайхалтай багцыг KFC-ийн бүх салбаруудаас болон kfcmongolia.com одоо сайтаар хөрвүүлээрэ. За тэгээ та бүхэн энэ амрын одоо KFC-ийн цоо шин багцыг амтлаараа ингээд бичлэгтээ эргээд орцгоё. Dunked soy garlic соусаар амтсан амтад бүүргэр шарсан дахиа хамт дороо тайлах амтад cheesecake bowl-ыг багтаасан. Уяг албан багцуудаа KFC бүх салбараас болон kfcmongolia.com-оор хүссэн газраа хөрвүүлээд амтлаараа. Мөч бүхэн амттай KFC. Тэгээд өөр эвгүй санагдсан зүйл нь юу гэхээр одоо альбан тэрэн гэл бид нар ярьдаг шүү дээ. Альбан тэрэн гэл ингээл нэг муу одоо юу гэдгийг сүнстэй. Тэгээд тэр сэдвэр бол ярьсан. Тэгээ сонсъё. За тэгээд энэ дээрээс яг нөгөө нэг гортог хамгаалалт гэдэг юм муу байдаг ч үү? Яг багшийн муугаас болдог ч үү? Альбан тэрэн буулгацсан хүмүүс байдаг. За онгодоо буулгах гэж чаад альбан тэрэн андуураад гэх юм уу те одоо алдаанаас болоод ингээд буулгачдаг. Тэгээд одоо тэр хүнийх нь биед орж ин гэсэн үг шүү дээ. Миний сонсчихснаар болохоор юу вэ? Яг нэг охины түүх байдаг байхгүй. Дэлдээд онгод нь орлоо гэж үзэхэд өөр юм орцсон гэдэг. Тэгээд ойр гүйцэн. Тэгээд тэнд дэсэн хүмүүс хөөгөд гүйцээгүй очоод тэнд дэсэн хоёр эрэгтэй ингээ очоод бариад авах нуруунд дээгүүр давуулаа шицсэн гэж байгаа. Тэгээ ойр гүйцэн. Цагийн дараа ирсэн. Тэгтээ ингээд сэрдсэн юм шиг ингээд дөнгөж унтаад босч байгаа юм шиг ингээд юу ч санахгүй хоёртойгоо ирсэн. Хоёрыг нь битүүс хийч хайцсан. Гэт бүрцэн. Яг гарын цусгалц орж ирсэн гэж байгаа. Тэгээ юу ч санахгүй байгаа. Тийм тохиолдлоос байна. Яг тэр нөгөө шахаанд ороод тэгээ яг авах гээд байж ахна гэсэн үг шүү дээ. Тийм. Ягаад гэх юм бол тэр улаач үний нөгөө сүвийн нээсэн байгаа байхгүй. Ороход амархан болгоцсон. Тийм, маш амархан болгоцсон. Тэр үед дайраад ороод биеийн эзэмд чаддаг гэсэн үг байхгүй. Яа, зөвүүн те. Тэгээ өөр шалтгаан бол хийсэн. Тэгээд энэ бол бас айгүй сурамжтай санагдсан. Одоо ингээ хүний шунлын талаар ярина. Хэдүүлээ өөртөө сонсъё. Над бол энэ хэсэг айгүй таалагдсан. Хүмүүс ингээд сүнс ингээд би хардаг гэдэг шүү дээ. Яг энэ дээр нэг ингээд хүмүүст хэлэхэд бол юу байдیں۔ За ингээд хүний махан бий байна. За надаа ингээд хоол идэх хэрэгцээ тийм үү? Шунал байна. За би нэг мөнгөтэй болмоор байна. Би шинэ ажилд ормоор байна тий. Би ингээд идэл ламмаар байна гэдэг чинь хүний шунал байхгүй. За яг иймэрхүү яг хүний яг шуналд автагдсан ийм бодол ихтэй байх үед хүний сүнсэн бие ерөнхийдөө унтаа байдалтай байдаг. За тэгээд энэ шунлын энэ сэтгхүү гэдэг тий хүн ингээ юмыг хүсдэг, авах гэж оролдог энэ сэтгхүү холдож эхлэх үед хүний сүнсэн бие сэрдэг. Тэгэхээр үечлэл байдаг гэсэн үг. Ихэнхдээ хүүхдүүд багадаа сүнс сардаг шүү дээ. Хүүхд баг шунал байдгүй байхгүй. За дараагийнх нь болгоод хүн ингээд амьдралдаа алдаад унах үед сүнс сардаг байхгүй. Мэдэрдэг өөрөө. Одоо чинь хоёлоо бодол тандаа. Чи ингээд нэг ажил нь бүтэхгүй те эд мөнгө нь ингээд за мөнгө чинь байхгүй болсон ингээд бүр шаналаад ингээд хүн ингээд юу ч болсон үедээ сууж явахдаа амар ухаантай боддоо шүү дээ. Энэ биш тэгээд гаргалгаа гаргадаг шүү дээ. Тэр үед хүний сүнсэн бий байдаг гэсэн үг. Энэ үед хүн сүнс харах чадвартай байдаг. Яагаад гэх юм бол хүн өөрийн сүнсэн бие сэрээсэн үедээ өөрөө мэлмигээ таних боломжтой болдог гэсэн үг. Тиймээс бөөгийн ёсонч бай, энэ шашинтч бай яг энэ цээр дэг ёс гэдэг зүйл хүнийг шунлаас холболдог байхгүй. Энэс аюул сурамжтай санагдсан. Ер нь хүн ингээд шуналд автагдаад юм хитрхий шунахаараа хүн өөрийнхөө амьдралын яг тэр ингээд сүнслэг байдлаа одоо алдж байгаа юм л да. Тэгээ бөөгийн зам үйлдэл бол янз бүр ингээд шунлыг хориод тэгээд тэр шунлыг хойшноороо илүү одоо мэлми нээгдэж яг сүнслэг бие нь илүү хүчрэг болно гэсэн утгатай юм ярьж байна. Тэгээд хүн өтөл болохдоо бас яг энийг мэдэрдэг. Хүн өөдлөхдөө мэддэн шүү дээ. Настайчуд хэлдэн шүү дээ. За имэн одоо нэг 80 гарлаа тий. 85 та болоод өөд болно доо гэд өөрөө хэлдэн шүү дээ. Тэр хүн чинь нас яваад ахих үедээ ямар ч нөгөө шунал тий эмсийг авах тэр нөгөө нэг
ховын юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр үед тэр хүний сүнсэн бие сэрж эхэлдэг гэсэн. Тэр үед яг амьдрал эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Энэ бас зэмүүн байгаа сте. Ер нь бол ингээд бододлоор нээрэд тийш. Хүүхдийн нэр ер нь аюу тийм гээл штэ. Яг хүүхд ямар ч шунал байхгүй. Тэгс мөртлөө ингээд бододлоор хүүхдүүд ингээд янз бүрийн харсан гээл хүүхдүүд ингээд төсөөллийн найз майз хэлтэй. Яагаад ингэж нэлэхээр бас яг энтэй аюу ингээд шунал гэдэг зүйлтэй аюу холбоотой байгаа байхгүй. За энд бас нэлээд чухал юм ярина. Яагаад энэ нөгөө шарын шашин гэдэг зүйл яг Монголд амар амархан орж ирсэн тухай ойл ярил тайлт зүгээр богино хоогцсон. Шарын шашин гэдэг зүйлийн яг нөгөө энэ буддизм гэдэг нь шүү дээ. Энэ зүйлийн хамгийн гол зүйл нь нөгөө хоосон чанар. Хүн нүцгэрээд нүцгэн буцдаг. Энэ зүйлийг мэддэг байхгүй. А энэ сургаал нь тэнд байна тийм үү? Тэнгууд манай монголчуудын хувьд бол бас сургадаг зүйл нь яг энэ. Миний үр нүцгэрээд нүцгэн буцна. А тэнгууд итим авч явж чадахгүй тийм үү? Машин аваа явж чадахгүй, морио аваа явж чадахгүй шүү дээ. Тэнгууд хүний дүүргэж болох зүйл юу? Сүнсэн бие. Сүнсэн биеийн дүүргээд явуулъя гэдэг яс Монголд байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр эд юмны шунал гэдэг зүйлийг хаашаа дандаа татдаг. Цадтал иж болохгүй, тий? Юмд шунж болохгүй гэдэг. А яг энэ зүйлүүд нь өөрсдөө яг нөгөө дэг яс нь өөрөө Монгол хүний сүнсэн бие хүчтэй байх гол нууц. Энэ бас амар сонирхолтой юм ярьж байгаа байхгүй. Одоо бид нар ингээд сүүлийн үед юм хөгжөөд ингээд хүмүүсийн ярьдаг юмнууд тэг аль хэдийнэ бас ингээд бид нар Монгол уламжлалаараа мэдээд авцгаа. Монгол уламжлал ямар гоё юм бэ гэж ярьдаг штэ. Тэрний нэг нь бол одоо энэ байна. Шунлын талаар Монгол хүн цаддлаа ингээд дүүртлээ эзэж болохгүй гэдэг ч юм уу те. Энэ ингээд зөвхөн уламжлалаас гадна ингээд эрүүл мэндэд дагаад ингээд тэр сүнслэг байдал одоо spirituality гэж ярьдаг те. Тэр хүртэл ингээд нөлөөлж байгаа нь бүр ингээд дээр үес монголчууд ингээд соёл болгоод ингээд явсан нь бас ингээд гайхалтай байгаа байхгүй юу? Яг тийм бол тэр хүн юмд автагдахгүй байх тийм үү? Сүнсэн биеийг тижээж явж чинь тийм үү? Энэ зүйл байхгүй. Тэгээд сүнсэн биеийг дүүргэж явуулахын тулд одоо нөгөө амны бэлгээс ачтын бэлэг тий? Мен дээр ухтаад мен дээр ингээд юу ягаараа үдэрээ тий? Миний хүн ингээд сайн зүйлийг хүсвэл сайхан юм болдго юм аа. Хоримлох ёс шүү дээ. Хэдэн өдрөөр хоримлч тийм үстэй. За тэгэхэд одоо морд хамгаалахад хүртэл тэр тамганы найр гэж ямар том ёс вэ? Тий? За байг ботход одоо гадаадд нэг хүн ингээд хувцаавд өмсөх зүгээр хувцаавд өмснө. Монголд тэр хүүхэд дээл өмсөхөд ямар амар ёс вэ тийм үстэй. Идэ будаа барьж ийн ингээд тэр хүн тэр жоох юм авахтаа хүртэл сэтгэл нь цадаад байгаа байхгүй юу? Ягаад гэх юм бол хүн эд юмар цаддаггүйг монголчууд мэддэг. Би бас ингээд боддог байсан байхгүй юу? Монголчууд ингээд нэг дээл авахлаар тэрэндээ ингээл шүлэг мөлөг уншаал зүгээр дээл аваад өмсөлтөө гэдэг ч юм уу те. Айлд ингээл сүү барьж орох ёстой гэл ингээл. Юм мэдгүй юм бол ингээл сүү барьж орохлоор сүү хэд баг ингээл 3-4 мянга төр ингээл баг шут гэж бодно штэ. Ясмаар ингээд монголчууд эртээр үеэс ингээд сүнслэг одоо байдлыг эрхэмлдэг байсан учраас иймэрхүү зан үйлүүд аюу гоё болж байгаа байхгүй юу. Зүгээр одоо ингээд ахмантаа ороод нэг те хитэн дөрөөр ингээд золгочдаг ч юм уу те. Цагаан сараар тэр нь ингээд их мөнгө биш ч гэсэн ингээд зүгээр л ингээд нэг юм нэг сүнслэг байдлыг гарахад бэлэг өгдөг цагаан сараар тэгээ энэ хуримнай дээл авахд одоо ингээд ерөөл уншдаг. Энэ бүгд ингээд цаанаасаа учиртай байгаа байхгүй. Би хүртэл ингээд өмнө ингээд зүгээр ингээд тухайн үед мэдээж дээл ховор байсан болохоор эдгээр ингээд нэг сонь юм бодож байгаа байхгүй. Ховор байсан болохоор ингээд нэг дээлтэй болохоор тэгж ерөөл нь уншдаг үгүй байхгүй. Энэ бол ингээд анханасаа Монгол хүний сүнслэг байдлыг тэргүүнд тавьж тэр жижигхэн юмнаас сэтгэл зүйн таашаал мэдэр жижигхэн юмнаас ингэж цэнэглэгддэг тэр ёсны ингээд одоо бодлоор аюу гоё байгаа байхгүй юу. Тийм учраас энэ Монгол соёл, Монгол ёс уламжлал гэдэг ямар ч чухал гэдэг нь бол ингээд харагдаж байгааз зүгээр ингээд бид нар ингээд ойлгохгүй байгаа байхгүй юу. Бид нар багадаа ингээд Монгол соёлын уламжлалын юмнуудыг мэдхгүйгээр зүгээр ингээд дагаад явдаг ч гэсэн тэр нь ингээд сүүлд нь ингээд бодглохоор аюу хэрэгтэй зүйлс маш их байгаа байхгүй тий. Сэтгэлээрээ цаддаг. Яг ингээд нэг юм хоол идсэн ч гэсэн одоо ингээд хоёулаа суугаад идэх нэг өөр ганцаараа өөр штэ. Ганцаараа суухаар ингээд нэг л за гэл найзтайгаа суугаад буу болоод итгэх нэг жоох юм идсэн амар цадчихдээ штэ. Сэтгэл нь цаддаг байхгүй. Тэнгууд монголчууд энэ хоосон чанар гэдэг зүйлийг баримталдаг хамгийн гол зүйл гэдэг. Тэнгууд тэр хүн хоосон ирээд хоосон буцна гэдгийг мэддэг учраас сүнсэн биеийн дүүргэж явуулах хэрэгтэй гэдэг учраас энэ өв соёл гэдэг юм энэ хүртэл явсан байдаг байхгүй. Маш гүнзгий. Тэгээд дээрэс нь энэ газар бас хоосон байх хэрэгтэй гэдэг. Тэнгууд хүн өөдлөөд сүнс нь үлдэж гин үү? Тэгвэл энэ хүний сүнсийг нь дараагийн замд нь явуулах хэрэгтэй. Энэ зан үйл нь бөөгийн зан үйл. Гайхалтай. Ер нь бол гайхалтай. Ер нь аюу гоё ойлгомжтой ярьж гин, сонирхолтой ярьж гин. Тэгэхээр тэр хүн газарт үлдэж болохгүй нэ та. Болохгүй. Тэрийг хоосон байх хэрэгтэй. За газар ус савдаг догшрлоо тийм үү? Тэр юм тэгээд тийм үү? Тэр зүйлийг ингэж үйл хийж аргадаж байхгүй болгож хоослох хэрэгтэй. Тийм үү? Энэ чамд нэг юм сэтгэлийн буглаа байна та. Ингээд нэг юм сүнс ингээд инглээ тэглээгээл юм сүнсэн би чинь 50 биш ингээл өөрийгөө ингээд яаж чадахгүй юм байх үед тэр улаачгүй ингээд тэрийг авч ингээд ангаах.
домж штэ. Тэр ингээд тэр хүн хоосон чанар руу яваад штэ. Тэгэхээр аваад явуулж чинь тийм үү. Тэгэхээр бөөгийн үйл гэдэг бас яг энэ яг байгалийн яг мөн чанараар хоосон чанар руу явуулдаг зүйл. Тэгэхээр ийм зүйл мөн чанар ингэж мөчлөг ингэж бас байнг байдаг. Тэнгуут ингэж тийм болохоор ч тэр одоо нөгөө хуушнаас яг монголчууд яг нөгөө газар дээр үлдээсэн бие төв гэдэг зүйлүүд нь айгүй баг. Босгосон байшин суурин шавар бунхан гэдэг зүйлүүд нь баг. Яагаад гэх юм бол байгаль амтайг мэддэг учраас байгалаа гинтэхгүй тулд өргөөгөр нь хүртэл амар хурдан босоод явчихдаг тий. Ингээд бодоглаар нэрээ тийм ингээд босод улс орнууд ингээд нэг л том байшин сүм эртний ингээд юмд босгоцсон байдаг штэ. Ингээд чулуу бунхан яасан ийсэн ингээд монголчууд ингээд бодоглоор нэг тийм том цайз бариад үлдээсэн юм байхгүй. Нэг тийм том байшингийн суур ингээд хундам юу гэдэг те нэг ингээд нөх малтаад ингээд үлдээсэн юм байхгүй. Тэр нь болохоор анханасаа монголчууд байгальтайгаа айгүй ойрхон байсан учраас байгалаа ингээд яг байгаагаар нь ингээд хоосон чанар ирэх юмж яг ингээд байгаагаар нь юм ингээд өөртөөхөө юмыг үлдээхгүйгээр ингээд хойч үедээ үлдээдэг. Энэ дээр ингээд Монгол гэрийн жишээ юм тийм ингээд Монгол гэр чинь монгол хүмүүс ирээл нэг газар амьдарч байгаа л Монгол гэрээ ингээ хураахал хаваа ичтэй. Тэр нэг хүн байсан юм уу байгаа юм уу гэр нэг хитгэн өдрийн дараа тэр ингээд ямар ч оромгүй болттой зүгээр л байгаль хിവэр үйлчдэг. Монгол гэр хүртэл яг тэр философитой ингээд зөгсөж байгаа ингээд бодлохоор бүх зүйл ингээд Монгол уламжлал хоорн ингээд бүх зүйл ингээд нягт холбоотой байгаа байхгүй юу? Зөвүүн байгаа сте. Унт цай нэхэд хүртэл бүгд ингээд углуурхтай татлахтай гэдэг ч юм уу. Ингээд айгүй ингээд байгалаа гинтэхгүй тулд амьдэрдэг л хүмүүсээс байгаа байхгүй юу? Тэнгууд энэ дундаа байгальтайгаа яаж дасан зохицох гэдэг дээр л энэ уламжлал бөөгийн орж ирэл гэсэн үг байхгүй юу? Монголчуудын хувьд нэг онцлог байгаа. Ээж аавыгаа орхитгүй. Чи ингээд насан явсан ч ингээд яаж хийж аваад би ээжд очно, аавд очно, нутагтаа очно гэж нэг тэгдэж штэ. Яг энэ бодлоос үүдэлтэй ахиж буух зүйл гарсан. За тэр өвөө эмээ нь өөд болоод тэнгэртээ дэвшлээ тийм үү. Гэхдээ тэр хүн эргүүлээд хүүхдээ манж яммаар байна штэ. Удмаа манаад яммаар байна штэ. А тэр үедээ галын сахиул дагуул болж болдог. Гал голомт нь мандаг гэсэн үг. Тэгээ тиймдээ нөгөө монголчууд нөгөө галаа бозруулж болохгүй галандаа хог битгий гэдэг штеп. Тэр нөгөө өвгөд буурлууд нь суудаг гэж үздэг учраас. Өвөө эмээ нэрээд галанд нь суугаад үр хөхтэй мандгийн шүү гэж дээдэлдэг учраас тэгдэг баг. Европт бол одоо ингээд эцэг ихээс ер нь ингээд толчдээ штэ хүмүүс ч ер нь ингээд бараг 18 20 хүрнэг үеүдэг гэрээсээ гараад алга болчтой юу ээж аав мэдтгүү тэгэл ингээд ээж аав ч гэсэн ингээд хайчдагтэй бараг ерөнхийдөө ингээд Аз соёл руу бас ингээд эцэг их илүү нягт холбоотой байдаг те зүгээр ин асрамжийн газар хөшсөн ингээд өгчдгүү халамжилдаг хамт амьдардаг яг тэр соёлыг бол ингээд учрыг нь ярьж байна. Яаж тэнгэр болоод байна гэдэг бас нэг том зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөд болсны араас айгүй олон зүйлүүд болдог. А гэхдээ яг би энэ өөрөө харсан зүйлээрээ л хэлнэ шүү дээ. Тэгмээс би өөд болж өөрөө үзээгүй учраас. Яг тэр өөд болсон хүмүүстэй харьцахтаа юу болсон бэ гэдгийг сонсож байхад тэгэхээр яг ийм унтаад сэрж ам шиг болдог гэж надад хэлсэн юм. Унтаад сэрж ам шиг яг юу ч мэдрэхэ болж хэлдэг. А тэр үедээ ингээд өөрөө махан бийгүү болж байгаа шүү дээ. Тэр үедээ өөд болсноо мэддгүү гэж байгаа. Өгсөн гэдгийг мэдээгүй гэсэн. Зүгээр л унтаад сэрчлээ гэдэг. Шокийн байдалд ордог. Тийм шокийн байдалд ингээд ордог ийм тим гэдгийг нөгөө мэддэг учраас нөгөө шарын шишинд нөгөө зургийн тавьдаг шүү дээ. Тэр хүн ирээд өөрийгөө өөд болсноо мэдэх ёстой гэж үздэг гэдэг байхгүй. Нөгөө нас барсан хүний зураг тавьдаг тийм учиртай юм ба шүү дээ. Сүнсэнд нь одоо чи нас барсан шүү гэж мэдүүлэхийн тулд зураг тавьдаг гэсэн үг те. Эвгүй. Тэр үеэс нөгөө зураг тавьдаг юм гацсан. Лам нарын унаас. За тэгэнгუთ өргөө гэртээд ингэж галаасаа идэ шүүсийн тавьдаг шүү дээ. Тэгэнгუთ сүнс гэдэг нь өөрөө маш ингэж ариун зүйл учраас галан дээр сууж чаддаг байхгүй. Галан дээр л сууж чаддаг. Тэгэнгუთ тэр гертэн зассан тэр тахил дээр ич тэр хүн сууна гэж үздэг байхгүй өөд болсон. Тэгээд идэ шүүс бэлддэг. Тэнд ингээд янз бүрийн гомдлол шаналтай хүмүүс байгаа шүү дээ. За тэр дундаас ингээд тайтгараад үйл хэргэнд болоод тэнгэртээ гарсан хүмүүс байгаа. За тэр хүмүүс ард байгаа тэр нөгөө үр удмаа хамгаалж авахын тулд тэнгэртээ тэр тэнгэрийн эрдмийг суралцаад босхын даваа цензур одоо бидний хараа шалгалт гэдэг зүйлийг өгөөд тэнцээд тэнгэртээ цолоо аваад буух хэрхээ аваад улаачаад хамгаалаад буудаг гэсэн. Тэгтээ ингэж бодож болохгүй. Тэр тэнгэр ингээд тэр хүн дээр буух гэж байгаад голоод чам дээр буух болсон шүү дээ. Тийм байдгүй шүү ерөөсөө. Тэр хүн улаачийг тамгалсан л бол мэдлэхээс нэхлээд хамгаална гэсэн үг. Бүр ингэж бүр ухтаа авч үзэх юм бол тэр одоо улаачийнхаас сүнсийг уралдаг. Одоо тэдэн хатад уралсан тийм сүнс гэж ирдэг байхгүй бүр. Тэдэн тэнгэрийн увдс шингэсэн тийм сүнсэн биетээ үр гэж ирдэг байхгүй. Тэр удмын их хувьцыг шингээж буулгадаг. Тэгээд ихийнх нь хөвлийн дахаас нь мандаг. Хамгаалдаг. Тийм учраас тэр ингээд хүн увдстай, онготтой, улаач болох тавилантай хүнийг хөвлөндөө тэгээд байна да. Тийм учраас ээж нь хүртэл зүүн бэлэг нь амар идэг. Энэ өмнөх дугаар дээр бас нөгөө залуу гэж ярьжсэн шүү дээ. Ээж нь ингээд зүүднөр нь аюу тод идэг гэд. Тэнгүүд яг тэрнтэй адилхан байхгүй. Одоо чинь манай ээж юу гэх юм бол амар тод зүудэлдэг байсан.
Намайг юу хийж яаж ийн гэж бүгдийг зүтэлж шүү дээ. Бүр анхнаас нь холбоотой Тийм. Тэгэхээр тэр тэнгэр нь ойрхон байгаа хүн тэр ингээд өвдсөн суугаал байгаа байхгүй. Тэгэхээр ээж нь бас айгүй мэдэрдэг. Тэгээд төрх үеэс нь эхлээд тэр улаачд ингээд үзүүлэх юмаа үзүүлнэ. Гэхдээ юу байдээ шүү. Улаач хүн болгон өвддөг, хавддаг, зовдөг тийм огт байхгүй шүү. Цөөн тохиолдлоор байдээ шүү. Тэгэхгүй болохоор хуучин одоо нөгөө архиудаг ч юм уу өвдөнгүүд энэ бөө байна гэж бөө болгочдөг. Тийм огт байхгүй гэсэн үг. Тийм шүү дээ. Ер нь нэг хэсэг бас тэглэж нэлээд олон хүмүүс бөө болсон баг шүү те. Ингээд ерөөдөө өвдөөл эсвэл ингээд архинд ордог ч юм уу те. Эсвэл нэг ажил үүснэ бүтэхгүй болохоор нэг хүн үзүүлэхээр за чи бөө юм байна гэдэг ч юм уу те. Тэрийг бол нэлээд бас дутагдaltaй гэж үзэж байна. За тэгээд тэр улаач хүн өөрөө яваад далдын зүйлээ мэдрээд өөрийн хувьцаа хараад үнэхээр ингэж мэдэрч хараад таньж эхлэх үедээ тэгээд яг би тэнгэртэй байна гэдгээ мэдээд босдог. Байхгүй тийм үйлүүд айгүй их болцсон байгаа би харж байна л та яг. За одоо жишээ нь юу гэх юм яг энэ нөгөө эдийн шунал, мөнгөний шунал гэдэг зүйлээс ахуулангуудаа одоо шалгалтанд нь онц авах болдог. За визийг гаргаж өгдөг. За байрных нь одоо зээлийн бүтээж өгдөг. What? Тэрийг бол сонсоогүй юм биш үү? Байрны зээл бүтээж өгдөг бөө байна уу? Guys. Би яг одоо холбогдох хэрэгтэй байна. Шинэ машиныг авахулдаг. Тэ? Гадагшаа явуулах тэр юм бүтээж өгдөг. Бичиг баримтных нь арын даадаг. Хийсэн булхайг нь нууж өгдөг. Тэ? Лөөврийг хааж өгдөг. Тийм үйл хийдэг бөөнөр гэж амар их дуулдаад байна л тэр нь. Гэхдээ яг энэ бөөгийн ёсонд яг ийм үйл байдгүй шүү. Тийм шүү дээ. Бөөгийн ёс чинь өөрөө ингээд шунлын эсрэг байхад тийм одоо шунлын төлөө бичиг баримт юу ажил бүтээж лөөврийг яаж өгдөг тийм бөө байна гэж бол ер нь ингээд байхгүй шүү дээ. Яг бөөгийнхөө үнцээ бодох юм бол тий. За жишээ нь одоо би энэ хүнд сайн надад хайртай болгоод өг гэж одоо очдог хүн бас байдаг шүү дээ. Тийм байгаа зөв. What? Тэгтээ энэ талаар яалаа хэдүүлээ нэг бидэн тохиолдсон явдал дээр хэдүүлээ нэг үйл явдал уншиж илүү. Тийм санчлаа. Нөгөө солонгос бөөнөр дунд ч юм уу эсвэл солонгосын сайн хайртай хүнийхээ өвсийг ингээд аваад шкафнда ч юм уу гэртээ ингээд наадаг гэд би тийм сонсч ирсэн байхгүй. Тэгээ ингээд манай найз Парист ингээд солонгос айлууд нүлэгдэг байхгүй юу. Тэгээ манай хүн ингээд хөрхий зарим солонгос айлууд ингээд тавилан мавилга хайчдаг. Тэгээд нэг ингээд шкаф манад өгсөй. Аюу гой бараг цоо шин шахуу шкаф өгсөй. Тэгээ ингээд шкаф дотор ингээд нэг үс ингээд скотчтой ингээд байсан байхгүй юу. Тэгээ тэр чинь ингээд сонин шүү дээ. Нэг ганц шиг хялгаас тэгээ ингээд скотчсон бүр ингээд дөрж скотчсон мэдгэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд дараа нь ингээд уншсан чинь солонгосчууд ингэж нэг шиг үсээр ингэж яадаг маад гэдэг. Тэгээ Монголын бөөнөрч гэсэн тим юмнууд байна гэдэг чинь тэр бол ерөнхийдөө бүгдээрээ худлаа шүү гэд тэгж байна. За тийм. Тэнгуутаа энэ залуудыг хараал хиймээр байна гэж очдог хүмүүс бас амар их байдаг байхгүй. Бөөгийн ёсонд хүнд хараал хийх эрх байхгүй. Бүр нэг ч байхгүй шүү. Тангарагандаа хүртэл байдаг байхгүй. Хараал хийх юм бол өөрт нь ирнэ. Тэр хараал угаасаа хүрэхгүй. Тэгэхээр одоо хүмүүс тэр бөө надад хараал хийсэн байх уу гэж айх ямар ч хэрэггүй гэсэн үг. Тэр зүгээр хар цагаа хэлэм л байгаа. Энэ аюу чухал юм ярьж шүү ер нь л. Түүнээс бөөхөн бол хүнд хазааж хараал хийж чадахгүй шүү. Хэрвээ яг тэр нэг альбан тэр нь бууцсан байвал чадна л та. Яг үнэхээр үнэн онготтой хүн бол хизээж хараал хийж чадахгүй. Бас нөгөө юунууд байна. Одоо нөгөө өр зээл юм энэ бүтээдэг мөнгөний дууддаг гин тий ингэдэг гин тийм л гин аз ивэл тохиолддог гин. Яг нөгөө мэдээж яг удмын тэнгэр учраас яг үр хөвгтөө дэмнэж туслахыг бол мэдээж хин хөнгөл бодно шүү дээ. Байлгүй яг мэдээж. Гэхдээ яг хамаа замбраагүй те бүр ингээд танихгүй хүний ингээд ажлыг бүтээж өгөөл те мөнгөний дуудаж үгүй даллаж үгүй амьдралын бүтээж үгүй босхыг удмынх нь хараалын арилгаад үгүй гэдэг зар амар их байдаг. Тэгээ хүнээс өөрөөс нь шít хаална л та. Ингээд өөр удмын хүний хараалыг тайлж чадахгүй. Боломжгүй би чадахгүй байхгүй. Би чадахгүй боломжгүй байхгүй. Би хийж болохгүй байхгүй. Тийм эрх надад байхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ зүйлээр ингэж амар ингэж хүмүүс яагаад вэ? Тэгэхээр нэг ажлын бүтгээ боллоо би бөөдөр очие. Тэ? Би шалгалтын дээр муу авцсан би бөөдөр очих хэрэгтэй байна да. Миний ажил нэг л болохгүй. Нөхөр маань архиугаад байна бөөдөр очие. Энэ зүйл чинь болгоо тэр нөхөр нь өөрөө хүсэж л уугаад байна шүү дээ. Тэнгуутаа тэр архи амар далдын холбоотой байгаа байхгүй. Тэр бол бас утгагүй шүү ер нь бол хүн ингээд арх ууснаа ямар нэг юмар ингээд шалтгаан болох гэдэг тий. Надаа энэ муу юу шингэсэн учраас би энэ архийг ууж болохгүй байх гэж уухгүй байж болохгүй байх гэж тийм юм бол байхгүй шүү дээ. Тэгэл уухгүй бол уухгүй тэгэл сахлыг баттаа бол уухгүй сахлыг баттах бол уугаал өгч шүү дээ. Тийм шүү дээ. Тийм л ер нь л амьдрал тийм шүү дээ. Тэгэхээр бол нэг яг нэг онгод тэнгэр нь намайг мэдгүй нэг юм намайг ингээ хүчээр уулгаал. Тэгээ одоо отгор нэрээ архинаас гаргадаг бөөмөө гэж сонслоор айгүй сонирхол сонсогдож чинь ер нь бол яг үнэхээр архины дэв гэж хатуу зүйл байдаг. Үнэхээр тэр хүнийг ангиж архины дэвд орсон хүн гэж байдаг гэдэг маш цөөхөн шүү.
Тийм их байдгүй байхгүй юу? Маш зөв. Удмын хараалтай хүмүүс байна. Цөөхөн байдیں۔ Үнэхээр бөөгийн засал домоор аргалах хүн цөөхөн байдаг байхгүй юу? Ихэнх хүмүүс нь өөрсдийн бодол санаанаас олцсон байдаг. Өөртөө итгэлгүй те. Энэ ажил бүтэхгүй дээ гэл ингэ явж идэг. Тэнгууд яг нөгөө шашин шиг тэнд нэг юм гээд улаачгийн хүн бүтэн гэлжингууд бүтэн гээд тэр хүн нөгөө өөрөө итгэж чадаагүй тэр итгэлээ аваад бүтээгээд байгаа байхгүй юу? Энэ бүр амар чухал юм ярьж байна. Миний бүр та нарт бүр сүүлийн 5 6 7 жил ярьж ирсэн юм ярьж байна. Ер нь бол хүн өөрөө шийднэ. Хитрхийн муу юм бодоод намайг хараацсан, намайг тэгсэн, намайг одоо би ингээд миний ажил одоо бүтэхгүй, миний барцад яасан гэсэн хитрхийн их юм бодох тусам хүний ажил угаасаа бүтдэхгүй байхгүй юу? Зүгээр ганц ажил бүтээх 100% магадaltaй зүйл юу вэ гэвэл бүх юма катлал зүгээр бүтээхийн төлөө дайрах. Өөртөө итгэлтэйгээр дайрах. Тэ анхаарлаа төвлөрүүлээд дайрах. Заавал гадны хүчээр, гадны нөлөөгөөр ингээд яахгүй. Одоо зарим хүн өөрөө хэлж штэ. Би бол 100% санал нэгтэй байна. Тэ дараагийн ярьсан айгуу чухал сэдв нь юу гэхээр бөөнөр бас ингээд дотроо одоо ингээд чиглэл мэдээж олон чиглэл байгаа, олон аргачлал байгаа. Тэгээ яг тэрүүрээ ингээд бас нэгнийгээ ингээд хагаралт юм шиг байна. Одоо ингээд нэг наач худлаа, наач нь юу гэдэг ч юм уу те. Тэрийг бол айгүй гоёор тайлбарсан байсан. Одоо хоёлоо бөөг нэг энгийгээр бодъё. За энд ингээд хоёлоо гадаа гараад нэг 5 хүн дуудаад тэр 5 хүнийг 5 төвдөг гадалсаа гэж хэл. Тэгэхэд тэр хүмүүс өөр өөрсдийн арга барилаараа тэр 5 галыг асаан зү. Бүгд ондоо асаан шүү дээ. Гэхдээ яаж юм? Нэг л гал асаж байгаа шүү дээ. Адилхан гал зү. Тэнгууд энэ зүйл واخгүй. Үйлддэг арга барил нь ондоо хийдэг зүйл нэг. Тэнгууд одоо яг энэ бөөнөр хагаралтаад байгаа хамгийн том зүйл болохоор галаа яаж асаасан аргуудаа минийх зөв гэдэг байгаа واخгүй. Энэ энгийгээр хэлвэ шүү дээ. Би ингээд модоор ингээд хугалж агаад чүдэн зурц асаасан минийх зөв. Би энэ зожиолкоор асаасан миний зөв шүү дээ. Би энд ингээд газар асаасан миний зөв байхгүй гэдэг энэ зүйл дээр хагаралтаад байна гэж би харддаг. Түүнээс биш яг үндэ бол энэ нэг хийж байгаа зүйл нь бол тэр эрт үед байсан тэр өв соёл гэж зүйлийг л авч явж байгаа нэг зүйл. Тэгэхэд бөөгийн энэ зан үлийн хувьд бол бас яг адилхан хамгийн гол барьдаг зүйл бол хүндлэл. Би ингээд 8 жил энэ үйл хэрэгээр явсан байж болно гэхдээ би энэс надаас илүү мэдсэн байх боломжтой байхгүй. Би чамаас үг сонсохдоо би чамд хүндлэх хэрэгтэй гэсэн үг. Би энэ олон жил бөөлсөн би чамаас хүчтэй тий. Би чиний үгийг сонсохгүй би угаас амьдралыг мэдсэн шүү дээ. Чиний зам мөр ийм байх юм бол энэ бол тэнэг байхгүй. Хүндлэл байх хэрэгтэй гэсэн үг. Яг одоо тэргээр нэг юм хязгаарлагдаж байна те бас тэр хүн цаашаа явах чадвар хаачлаа шүү дээ. Одоо миний найзын өвөг дээдсэн хийдэг үйл нэг ондоо. Манай өвөөгийн хийдэг үйл нэг ондоо байхгүй. Тэгэхээр ингээд бас зөрчилдөх зүйл байдаг ч гэсэн энийг өнөө яг хүндлэл гэж бариад байгаа тэр гол зүйл дээр барьчихдаг юм бол нэгдэх боломж нь басна. Бага. Гэхдээ яг энэ нөгөө цаг үе хатуугийн байдлаас болоод бүгд аяйгүй амбицтай л болсон байна. Өөр өнгөрсөн тий. Тэгээ ер нь ингээ бодоод талаар зөвхөн бас бөөгийн зан үйлдэл биш бид нар ингээд айгүй олон зүйл дээр ингээ димийг харалдаг байхгүй юу. Түрүүний нөгөө галын жишээ нэр те. Хин нэгэн юмыг өөр аргачлаар хийж болно, өөр арга барилаар хийж болно. Тэлээгээд бусад өөрөөр хийж байгаа хүмүүсийн буруу гэсэн үг бол биш байхгүй те. Сая ном дээр бөө хэлэн босон шүү дээ. ChatGPT-гээр алтаагаа засууллаа гэд. Тэр чинь заавал номыг ингэж бичих ёстой гэсэн юм байхгүй ингээд. Гал дээр чи явсан шүү дээ. Тэр галаа бид нар мартаад байгаа байхгүй юу. Ном бичих хамгийн гол зорилго нь бусдад эмхтгсэн мэдлийг түгээх. Тэгэл тэрийг хин бичнэ үү, түшиг бичнэ үү, болдоо бичнэ үү, тэрийг одоо ChatGPT-гээр засна уу, мянган хүнээр засуулна уу. Тэр бол хамаагүй байхгүй те. Тэгээд энэ дээр маш их хагартаа үүсэж байгаа ер нь монголчууд дунд бол. Тэгээд тийм учраас ер нь бол нилээн сурамжтай яриа гэж бодоод байгаа. За тэгээд өөр нэг түүх байсан, багын найзхан түүх байсан. Энэ бас ер нь бол нилээн зэвүүн санагцсан. Миний хувьд гэх юм бол яг над дээр яг манай багын найз нэг удаа ирж ирсэн. Нэг удаа ирээд явцсан. Надтай зүгээр уулзч явсан. Юм яриаггүй. Зүгээр нөгөө найзын хувьд л уулзсан юм уу? Үйл хэрэгэр биш. Би түрүү донгодоо залцсан байсан. Тэгээ шөнө нь яг манай найз ингээд байшингийн орой дээрээс өсөрж өгч чинь гэж би зүйлсэн байхгүй. За амиа оруулж чинь гэдэг. Тэгээд тоогоогүй 3 дахь өдөр нь яг байж хагаад хоолоо огтлаа энийгээ судсан байхгүй. Йоо за. Тэгээ би тэрийг бас тоогоогүй байхгүй. Эргэлзээд яг юу гэж хэлэх хэвээр бол гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээ байжсэн яг ингээд одоо яг би онготоо залаад буулахад одоо манай буусан тэнгэр маань яг тэр найзыг дууд гэдэлсэн байхгүй. Яралтай дууд мэдэрсэн тий. Гэхдээ яг тэр яг одоо яг ингээд манай тэнгэр ингээд бууцсан байгаа шүү дээ. Буугаад мордохоос өмнө тэрийг авчир гэдэгсэн байхгүй. Түшээд маш хурдан гэсэн. Маш хурдан авчир тэр хүүхдийг гээд. Өнөөдөр авчир оройтой шүү гэд. Тэгэж хэлсэн гээд тэгээд манай түшээ тэгэж шууд нөгөө нэг маа найз руу залгсан байгаа байхгүй. Залцаараа бас танил. Тэгээд хүрээдэр гээд
Тэгээ маа найз нөгөө Түшээ гэдэг нь хажууд нь одоо хилмэрч гэх юм уу? Тэгээд тэр түшээ нь бол ярьсан гэж байгаа байхгүй юу? Багын найз руу. гэртээ суудсан гэсэн. Гэртээ байсан. Яг нэг 2 пив аваад гэрлээ гарчихсан гэсэн. Задлаач амжаагүй байсан. За. Тэгээ яг залгсан чинь пива задлахж байгаа болоод хөрөгчөндөө ичээд гарсан. Тэгээ яг ингээд манай өвөө дээр ирээд уулзаад эхлээ гэрлөө орохгүй гэд өөр гадаан тэгээдсэн гэсэн. Би ормоор байна гэрлүүч гэд. Тэгээд одоо манай түшээ чинь ингээ уурлаад оруулж ирж байгаа. Чи орж ирээч гэд. Тэгэд ингээ далилчиадсан гэдэг байгаа байхгүй. Би ингээд энд цуумаар гэнэ уулзахгүй гэд гэрийн бүр хаяан цуучаад. Тэгээд өвөө яг нэг юм шившиж өгөөд атга очих гэд. Тэгээд нөгөө юм нь уусан чи ингээд халууд өгөөд ирлээ гэд. Тэгээ одоо би уулзч болох юм шиг байна гэд. Тэгээ уулзаад ороолгоод өвөө яг нэг юм домын үл хийгээд яг нэг юм ороолготой юм дахил дээр тавиад тэгээ яг маа найз тэр шөндөө надтай уулзлах яг тэнгэр маань мортохоос өмнө яваад өгсөн аахгүй. Тэгээд шүн нь очоод гэртээ хонсон гэж байгаа юм. Тэгээд тэр шүн нь ерөөсөө хажууд нь хүн байха болцсон мэй гэд. Тэгээд хамгийн гол нь надад тэр юм хэлээг байгаа байхгүй юу? Би яг тэр зүүдэлж явах үед манай найзын тэр гэрт нэг эмэгтэй хүн байгаадсан гэж байгаа. Тэгээ шүн болох ингээд өөртөө ярьдیں۔ Тэгээд хараад айгаад идэг, итгэдэггүй. Тэгээд нөгөө пев юм уу янз бүрийн нөгөө архитаар суугаад унтчаар айгүй амар байд юм а гэж хэлсэн. Яа. Нөгөө яг энийг ярьчих тэр нөгөө юу санаанд ороод нэ. Гэрт нь сүнс шүүлсэн, эмхтэн сүнс ч үлээ. Тэгээ ингээд угаас амьдралын ирэхээр тийм нэг байр авцсан. Тэгээ ингээд нүүж чадахгүй. Тэгээ бүр сүулдэ ингээд за одоо угаасаа ингээд агсан тавиад ингээд уугаад хаалцсан. Тэрнтэй хаалцсан. Тэр гинт санаанд орчлоо. 2 пив уугаад гайгүй болоод унтдаг ч шиг ямар зөрөгтэй юм бэ ёо. Ийм ярьж байгаа сонсогдохгүй амар байд ингээд. Миний ярьж байгаа сонсогдохгүй. Яг тэр бас нэг тиймэрхүү баг агсан тавиад нөх сүнсээ хөөвөө явуулсан ч үлээ. Бараг тиймэрхүү түүх байгааз. Тэгээд хэрвээ яг тэр ингээд шүн дуудаг байсан бол манай найз амиа орлохчихсан гэсэн. Би үхчээ дөө гэж бодчихсон. Бүр тийм бүр нөгөө бодлын бүр амар болох. Тийм бүр орооцсон байсан гэсэн. Амар. Тэгээд сүүлд асуухад яг тэр өрөөнд байсан, яг тэр маа найз юм байсан, яг тэр өрөөнд дотор нэг эмхтөө амиа хорлсон байсан гэсэн. Өмнө. Тэгээд тэр өрөөг нь цэвэрлээ манай найз орсон. Мэдээгүй. Йоо. Ийм учраас хэдүүлгийнх нь ярьдаг нөгөө Америк сайтууд хэдүүлээ нэг та тэгтээ дээр үд хийжсэн юм аа. Монгол бараг тийм сайт нэг хэрэгтэй юм шүү. Гимт хэрэг болж исэн байрнууд ингээ бүртгэлтэйгээ орчдөг. Америкт ингээ ямар нэгэн байр байшин хаус судалж авна шүү дээ. Тэгэхээр ингээ тэр хаягаа хийгээд тэр нь одоо ямар нэг өмнө ямар нэгэн муухай гэмт хэрэг болж исэн юм уу гэдгийг шалгадаг бас ингээ тийм сайт байвал гэж бодохгүй юу. Хэрвээ тийм сайт байсан бол найз нь ингээ хаяа хийгээд мэдээд тэр байр нь орохгүй ч байх гэсэн билүү хин мэдлээ. Тэнгүүт тэр амиа хорлсон тэр хорсолдоо тэр маа найзыг л барьсан байсан. Тийм. Тэрийг мэдээг байсан бил. Тэгээ яг сүүлд нь яг над дээр ирээ баярлаа. Хэрвээ найз нь яг тэр өдөр яг ингээд миний найзын ингээд тэнгэр нь буугаад намайг дуудаг байсан бол би яг тэр өдөр амиа хорлогчсон шүү. Хүний амийг аварсан ба шүү дээ. Тийм. Нэг энэ болохоор ингээд богино хугацааны зүйл шүү дээ. Бүр ингээд олон жил ингээд нөгөө тэр нэг юм хүн галзуу солиот юм шиг ингээд нэг юм яриад байдаг тийм хүмүүс идэв шүү дээ. Тийм хүмүүсийг ингээд ерөнхийдөө үүл засал хийж имжлэхэд айгүй хэцүү. Хүч амар орно. За би яг тэр биед нь наалцсан байгаа тэр альбанд хийрэн байна уу, тээд сэтгэр байна уу, тэр зүйлийг ороолон байна уу, тэр зүйлийг ингээд салгалаа гэж бодъё. Салгаж авсан ч гэсэн тэр хүн өөрөө тэр дадал тогтсон байдаг байхгүй. Удцсан учраас. Удцсан учраас яагаад ч юм тэр нөгөө юмтайгаа ярих гээд өөрөө яриад идэг гэсэн. Альбан зэтгэр тэрэн ороолон ямар их юм байд юм бэ хөөе. Сүнс жигтгэр 6 7 8 9 10-аад юм байд юм шүү. Цаад бол ч олуулаа юм шүү баг. Тэгээд тэр олон жил явсан тэр сэтгцийн гэмтлийг нь засахын тулд бол хэрвээ би тэр зүйлийг салгалаа гэх юм бол миний эмчилж чадахгүй тэр зүйлийг одоо цаг үеийн яг сэтгэл зүйчнэр л эмчилж чадна. Яагаад гэх юм бол далдын зүйлийн хамаарал байхгүй болсон байна тийм үү? Салгаа хийцэн. Гэхдээ тэр хүн өөрөө тэр нөгөө гэдэг юм суулгацсан физик юм байгаад шүү дээ. Тийм хүмүүс амар их байдаг. Тэгэхээр айгүй хэцүү. За ер нь иймэрхүү. Ер нь бол нэлээд хүнд хэрэгтэй, сонирхолтой бичлэг болсон бай. Тэгээ ярьж байгаа залуучс айгүй мундаг, айгүй ойлгомжтой ярьж гин. Хост маань ч гэсэн айгүй гоё яриулж гин. Ер нь бол дайггүй шүү. Тэгээ хүмүүс бол part 2 хийгээрэй гэсэн байна. Part 2 заавал хийгээрэй. Маш их зүйл мэдэж ойлгосон дугаар байлаа. Баярлаа. Их гоё ойлгомжтой тайлбарж ярьлаа. Их гоё ярьдаг залуу байна. Дахин нэг дугаар хийгээрэй. Цаг 47 минутын бичлэг баг чи хүмүүс дахиж хийгээрэй гэсэн байна. 8 жилийн амьдралдаа альбан аваад үрсэн гашуун туршлага бидээ what 8 жил альбан буулгаад авсан. Ёстой юу ч бүтгүй олмолд орцсон. Хүчтэй чадaltaй яахуд минь альбан буулгаж өгөөд сүүлд надад хараал нийлж хийгээд явуулсан байдаг юм. Нэг л буруу. Гэхдээ түрүүн хараал байхгүй гэж яриадсан мэт. Тэгтээ аль нь юутай хараал байдаг гэлөө тийм юм ярьсан шүү дээ. Нэг л буруу яваад байгаа юм биш үү гэхэд
хуучин галын ахтайгаа ярихад тэгэл өөдөөс нь оруулж моруулаад мань хэдэн яаж л тгүүлээ те гэд халанцуу ярьсан ч түүх би. Өстө оронгоороо тоглуулаад дууссан да. Олон ч хүнд үзүүлж харуулж явсны эцэд үнэхээр сүүш сэтгэлтэй сайхан удган их чигээ олоод янзлуулсан. Тэр хүн үнэхээр буянтай сайхан хүн шүү. Ээдэ дэмий дэмийл байдаг тамхтай хүмүүс гэж үнэхээр байдаг. Тэр дунд нь бизнес болгосон, альбан буулгасан нөхөдч их би тушаад л байдаг юм бэл тэ. Яа эвгүй те. Ямар олон хүмүүс альбан буулгаад ингээ тэрийгээ мэдэхгүй явж байгаа бол доо. Үнэхээр уг авах гэж байгаа бол сайн судалж итгэж сэтгэл зүрхээр зориулах ухаантай хүн дээр л очорой. Юм гэдэг үнэхээр айхтар тоглоом биш шүү л гэж шүү. Зарим зайран удганы дэлгэж ярьдгүй зүйлээ элен далангүй ярьлаа. Энгийн хүн хэлэхэд ойлгохгүй байх гээд байдیں۔ Зарим нь одоо тэр нэг чухал биш те. Цаг үе өөр болоод бомбын 90 үе рүү шийдлээ гэдээ яриад байгаа. Хин нэг нь ингэж тайлбарлаж багч гэсэн дэлгэрэнгүй ярьж байж бид нар ойлгож итгэн шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тийм шүү. Ер нь бол одоо ингээд энэ залуу ярьж байгааг сонсоод би ингээд бөөгийн зан үлийг ингээд хүндэх нь илүү өндөрсөж байгаа байхгүй юу? Яг ингээд Монгол соёлтой, Монгол уламжлалтай холбоот ингээд ярихлаар нэрээ тийм ч юм уу гэсэн хэсгүүд аяих байсан. Тэр талаар аягүй сонирхолтой туссан. Тэгээ би ямар санаа ингээд та нарт ингээд хойч үдээч гэсэн энийг ингээд бас дэлгэрүүлвэл ингээд бид нар өөртөө Монгол соёлоо нэлээд дээдлэх юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхгүй ингээд бас нуугаал тийм байдیں۔ Та нар ойлгохгүй гэж ингээд бас яагаад гэвэл хэцүү шттэ. Ер нь ингээд нээлттэй байдал гэдэг чинь одоо үед хамгийн том давуу тал болчиход байгаа шүү. Тэр толинд яг юу байгаа юм бэ гинүү? 1.10 дээр. Сүнч төр юм биш үү? Шүн дуудаг байсан бол манай найз Юу вэ нэрээ вэ? What? Хөөе. Тэр ард нэг хүн юм хараад байгаа юм шүү. Альбан биш вэ зөө? Нөгөө альбангууд чи худлаа атаархаа зарин залуурууд дайрах гэдэг юм шүү. хэрвээ яг тэр ингээд шүн дуудаг байсан бол манай найз амиа болох. Юу вэ? Мангар том нүүртэй юм байна. Хэрвээ яг тэр ингээд шүн дуудаг байсан бол манай найз амиа. Та нарт харагдаж байгаас тоо би ганцаараа хараад байгаа юм шүү. Хүний царай хүн зүгээр ингээд сонсоод подкаст сонсоод байгаа юм бол ингэж сонсно гэж баймарг үлийн те. Хоёр хүн подкаст хийж байгаад ингэж сонсох хүн гэж байх уу? Арай үгүй л зүгээр хүн байлгүй дээ энэ ч одоо. Арай чи ийм ил цагаандаа гарсан альтан тэр ингэж байхгүй байлгүй дээ энэ ч одоо. Зарим хүнээр ингэж хамаагүй оролдохгүй байлгүй дээ. За guys, өнөөдөр бичлэг иймэрхүү. Тэгээ айгүй сонирхолтой гэж бодсон бичлэгээ та нарт хуваалцлаа. Та хэд бүгдээрээ лайк дарж. Эртээ бүртгүүлээрэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.